Рүүж хэлсэн юм. Яа юм хот юм. Дээл өмстэй мууган мэддэг. За одоо өдөр болж байгаа орой хэлж байна. За өдрийн мэнд би энэ ямар тал байлаа? Сүхбаатарын талууд дээр ирсэн байна. Тэгээд энэ офшорт жидүүдийн эсрэг ингээд бас нэгдэж байгаагаа би та бүхэнд хэлсэн дээр явах гэж бодож байна. Тэгээд та бүхэн бас нэгдээд ингээд бас гар үлгийн усгээ зураад ингээд бас нэгдэрэ гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээд би энэ ч өөрийнхөө хүсэлтээр ирсэн. Жагар ах маань энэ ч бас нэгдээд бас жагар ах маань бас энэ ч ингээд нэгд юу яагаад өөрийнхөө бас ингээд өдөр шөнө нойр хоолой ингээд байж байгааг мэдээд ингээд ирсэн юм аа. Тийм болохоор та бүхэн бас нэгдэр гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд талбай дээр болохоор дундаа хүмүүс ирсэн байна. Ихэнх шахуун ихэнх шахуун жоохон хөгшин хүмүүс ирсэн байна. Та бүхэн харж байгаа бах. Тийм залуучууд бас маань бас нэгдээсэй гэдгийг би амар хүсмээрэн. Тэгээд та бүхэн сар нэгдэж байгаа бах гэдэг найдаж байна. Тэгээд талбай дээр ирсэн ингээд жидүүтэй ингээд юу яаж миний ууданараа ингээд гадраа ингээд дээл хүмүүс нөгөө нэг дээл гар мар амар гадаас амар хүүтэн байна. Тэгээд та бүхэнд бас нэгдээсэй гэдгийг би хүсмээрэн. Тэгээд талбай дээр би байна. Тэгээд та бүхэн юу хэлэх юм гээд жагар ахтайгаа ингээд нэгдээд би ингэж жагар ахынхаа талд ороод ингээд би ингэж ирсэн юм аа. Тэгээд та бүхэн бас жагар ахтай бас уулз жагар ахтайгаа сайн уу жагар ахаа? Оо сайн байна. За сайн байна уу? Ажил сайн уу? Сайн. За одоо энэ яг юу болоод байна? Би ингээд талбайны энэгээр явж байгаа дүнгээр дайраад ингээд за тийм ээ. За ингээд асар жамаагийн одоо дэмжигчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд дэмжигчд гэдэг нь энэ бол Монгол улсын иргэд байгаа. Тэгэхээр Монгол улсын иргэд бид одоо оюу толгой баялгаа одоо 100% өөрсний мэдд авах ёстой. Энэ гэрээг бүрэн ихээр нь цуцлах ёстой. Энэ оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэмт хэргийн нотлох баримтыг бол зуцлаа. За оюу толгойгоос асар их хүн одоо овшаалтай болсон. Манай төрийн өндөр албан тушаалтнууд тэдний хамаарал бүхий этгээдүүд ингээ оюу толгойгоос тендер авч ханган нийлүүлэгчээр дамжуулж авилгалаа авдаг. Тэгэхээр өнөөдөр бид нэр Монгол улсад 3 асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэгдүгээр банкны үр зээлтэй банк ус Ломбарданд үр зээлтэй байгаа бүх иргэдийнхээ үр зээлийг нэг удаа 20 зээрийн хугацаанд хүүгийн тэглэж үндсэн зээлийг нь одоо хойшлуулж иргэндээ одоо тийм ээ ээлтэй ийм хуулийг улсын хурлын гишүүд гаргаж чадахгүй бол улсын хурлыг тараахыг шаардж байна. За тэгээд Нэгдсэн үндэсний байгууллагын 1962 оны 12 сарын 14-ний өдрийн 18:03 дугаар тогтоол заасны дагуу аливаа баялагын эзэн улс өөрийн баялагын дийлэнх хувийг хүртэх хэрэгтэй гэсэн энэ хуулийн хүрээнд монголчууд бид оюу толгойн баялгаа буцааж авъя. Өөрсдийнхөө мэдэлд авъя. Ингээд ард түмнийхээ баялагийг хуу хамсан офшорчин, жидүүчин, хулгайч нарын эсрэг бүх хүчээрээ монголчууд бид нэгдэй гэж уриалж байна. Тэгээд энэ дээр бас нэг зүйлийг тодтогч хэлье. Энэ зарим нэг хүлсний бичээчд энэ фэйсбુક орчинд тийм ээ энэ тэмцлийг хардуулж офшорчд оюу толгойгоос ашиг хүртэгч нарыг хамгаалж банкны одоо мафууд тийм ээ мөнгө хөлөгчдийг хамгаалж 11 банк 538 банкуд санхүүгийн байгууллага 6800 Ломбард өдрийн зээл захим зээлгээд мөнгө хөлөгчдийг хамгаалдаг сүрэг айран байна. Тийм учраас манай одоо энэ осор жамаагийн маань дэмжигчд сайхан дэмжээд өгөөрэй. Тэгээд үеийнгийн залуучуудаас уриалмаар байна. За залуучуудаа бид нар энэ цагийн одоо тийм ээ хүнд хэцүү энэ бэрхшээлийг хамтдаа даван туулах ийм цаг нь боллоо. Өнөөдөр монголчууд бид ядуу дүүдүү та бид өнөөдөр ажил хийлээгээд хуримтлал үүсэхгүй үр ширэнд ороод ингэж явж байна. Тэгээд одоо бас эх орныхаа төлөө зүрхэн зохиолсон осор жамаадаа бас амжилт хүсье. Тэгээд та бүхэн маань сайхан шеэрлээ дэмжиж өгөөрэй монголчуудаа. За ингээд энэ чинь амар их хүн цугларсан байна манайхаа. Тэгээд та бүхэн бас энэ зургуудыг харж байгаа бах. Би та бүхэн энэ зургуудыг харуулъя. За ингээд одоо эхлээд манай ерөнхийлөгч маань хөрх юмтай байна.
Тэгээд ингээд зургууд бас хөрүүлсэх байх маань байна. Тэгээд бас энэ ч бас нөгөө хүзүүгийн хэлбэг дөрж ах маань байна. Баг байна. Өөр тэгээд та нар харж танараа ийм Ханжин баяр байна. за та нар бас таньж байгаа хөө надад хэлэлтгүй те. За ингээд Манай иргэд бас яриагаа өгч байна. тийм шүү дээ, ямар санаа оноотой байна. Ингээд энэ амар нэг тол баялагын эзэн өөрийн баялаг ингээд тав харж явах те. Ийм байна. Тэгээд миний хувьд бол ингээд энэ ч бол өөрийн хуваараа ингээд тэмцэхээр ингээд ирсэн хүн байна гэдгийг тав хэлсэн байна. Тэгээд өөр та нар бас яриул бас хэлвэл бас юм хэлвэл бас нэгдээсээ л гэж хүсэж байна да. за таны хувьд өөр эднэрт юу хэлмээр байна? За тэгээд ерөөсөө энэ бид нар ингээд улсын их хурлыг тараахгүй бол улсын их хурлын гишүүд энэ ард иргэдийнхаа тиймээ өмнө тулгамдсан энэ одоо хатуу хөл хорионы үед бол иргэд маань олон жил одоо хөдөлмөрлөж бий болгосон ажлын байр, өмч хөрөнгөө, банкуд мөнгө хөлөгч нарт алдаад ингээд дуусч байна. Тэгээд энэ оюун толгой хууль бус одоо гэрээнээс болоод Монгол улс маань харийн нутагт барьцаанд ард иргэдээс одоо амь гуйж байна. Тэгэхээр ард иргэд бид одоо эх орноо хамгаалах юм үүрэгтэй юм аа. Тэгээд манай энд бас ихч маань бас ингээд за сайн минут за Монголын төлөөлөл бас эмчтэйчүүд манай төлөө хэлнэ. За сайн байцгаана уу монголчуудаа. За ямар ч байсан энэ хэмцэл гэдэг юм уу? Энэ эх орноо авч үлдэх гэсэн энэ эх орны гишүүн болон энд ирсэн иргэдтэйгээ нэгдээд энэ хүүтэн ч гэсэн гадаа хүүтэн сэтгэлийн галтай дулаахан байгаа би тэг. Тэгээд хүмүүстэй нэг жоохон ойлголт өгмөр байна. Дээр бид нар чинь би үзчихсэн тэрийг нэг их ээж хүү хоёрыг нэг эвгүй байдлаагаар аваад ёсгүй гаргахад энд талбайд өөрчилсөн залуучууд ирээд санхүүчтэй цагдаа цагаан хоолой барьсан явж ирсэн тийм үү? Цагдаа цагаан хоолой бариад зайгаа бариад жагсан. За энийг яах гэж ярьж байгаа гэвэл би одоо төр засгийнханда 5 сард өгсөн өргөдлийн хариугаа 9 сард авахын тулд очоод энэ талбай дээр ирээд хүлээлт үүсээд баруун хаалган дээр байсныхаа төлөө нэг ч удаа уулзаагүй нэг дистрикт намайг чинь торгоцсон. Би өнөөдөр шүүх хуралд орчод ирж байна. Гэрээсээ онлайн шүүх хурал. за Тэгээд хохирогчгүй, хохирлгүй, нэхэмжлэлгүй тийм шүүх хурал болоод намайг торгоцсон. Тэгээд тэрийг батлаагүй мөртлөө нөгөөдгийн шүүх нь хിവэр болгосон. Тэгээд шудраг ёс гэдэг чинь байхгүй болчихжээ. Ард түмэн бид нар чи хинч биш болчихжээ. Тэрийг ч мэдээд байгаа шүү дээ бүгдөө бид нар тийм үү. Тэгэнгүүт би энэ дээр юунд дургуутж байгаа гэвэл 150 мянган төгрөгийг яаж ийгээд амьд хүн аргатай төлнө. Хамгийн гол нь юу гэхээр би төрд 25 жил ажилласан. Төрийн албанд 25 жил ажиллаад би 55 настай тэтгэврт гарсан. Гэтэл би тэр энэ үед нэг удаа сахилгын арга хэмжээ авах үзээгүй хүн. Гэтэл одоо тэр мөнгөийг төлчих юм бол би шийдвэрийн эзэн болоод буруутан болчих гээд байна шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар нь тэр хүүхэд залуухан эмэгтэй дэслэгч эмэгтэй байлээ. Намайг нэг ч удаа уулзаагүй уцаар яриад торгоцсон тэр эмэгтэй. Тааштай ажиллах учраас тэр хүүхэд энийг дургуйн үрг энэ нам миний дургуй хүргээд байгаа ингээд хүн болгоныг торгон тэгээд одоо юугаа одоо нөгөө төсөө бүрдүүлж штэ энэ хүмүүс тийм үү? Ийм утгагүй байдлуудаас нь бодоод би эсэргүүцээд өнөөдөр залнаа гэд би дараагийнхын шатанд заасан. Тэгээд монголчууд минь өнөөдөр их хүүхэд хоёр хайран байсан. Гэлээ гэхдээ та бүдний үр хүүхэд та бидний ирээдүй их оронтойгоо үлдэхгүй буюу гэдэг чинь өнөөдөр ингээд хүний амь насад бенчин тавигдаад байж байгаа тийм үү? Өчигдрийн оройны юунуудыг харсан би дайуудыг харсан. Ямар муухай дайууд явж байна. Энэ моторын авч хурал аваад будаач аваад тийм ээ моторын будаач аваад оруулахгүй.
А дээр нь моторын болоо заавал оруулахгүйгээс гадна нэг товын тасалж юм. Чи харгислал үстэй. Яасан янаглаа хордолт вэ? Дараа нь ирчээд ингэж байгаа байхгүй юу? Оо. Одоо та нарын эрүүл мэнд чи ингэж дээ шүү. Одоо та ингэж бүү. Одоо ингэж эрүүл мэндээс ингэж эрүүл мэндийн шалтгаанаар юм эрсдэл байгаа учраас таны буулгах. Муухай янаглаа хорлолт байгаа биз? Ийм байж болохгүй. Сэрээч манайхаа та нарыг сэрсэн байх гэсэн чинь санхүүжилтээр сэрсэн байна. Тэгэхээр өнөөдөр энэ сэтгэлээрээ ирсэн жинхэнэ одоо их орно гэсэн хүмүүс бол маш цөөхөн байна. Монголчуудаа бүгдээрээ ирмээр байна. Тэгээ шударгын усны төлөө хойшныхаа их орон ирээдүйнхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө бүгдөө шударга байхын төлөө энд ирж нэгдээч. Энд ингээд нэг сони юм би бүр гайхаад энэ одоо 22 настай Сингапурын залуу одоо аваа ичээ үстэй жагсаал хийсээр 4 сар жагсаад аваа ийцэн. Тэгс чи манай залуучууд хаа байна? 50 төгрөг өгвөл энд ирж жагсдаг. 50 төгрөг өгөхгүй жагсдаггүй юм шүү дээ. Уул нь бүгдээр харцаг бүгдээр өөрийн дарамттай. Бүгдээрээ түрээсийн орон суусан гэдэг. Тийм байцаас яж одоо бүгдээрээ ямар утгагүй ачаагүй амьдарч байна гэдгээ одоо санаач хараач. Бүгдээрээ одоо өргөө Монгол байна уу? Өргөө байна уу? Хүүхдүүд маань бүгдээрээ ипотекийн зээлтэй тийм үстэй. Банкус санхүүгийн байгууллагын зээлтэй машина тавьсан. Байраа тавьсан. Нэгэн бизнес эхлэх тэнгуут энэ ковидор авчиад ингээ өмсөж байгаа байхгүй тийм. Бизнесийн бүгдэр ингэ бодоо өмсөж байгаа. Ийм л энэ да. Тэгээд монголчууд минь ирээсэй л гэж бодлоо. Хүний эрдэнэ тастай юм. Сүлгүй дээ манайхаа. За баярлалаа. За тэгээ манайхаа ингээд жагар ах манай бас өнөөдөр нэг хэлэх байхаа гэж бодож байна. За би болсон. Тэгээ ер нь залуучууд ер нь өөрсдөө нэгдэж энэ хувь заяаныхаа төлөө нэгдэхгүй болоод та бидний төлөө одоо ажилтдаг, хууль гаргадаг тийм ээ. Бидний итгэсэн одоо төрийн түвшээд маань биднээс урвж ингээд нэг ёсондоо харийнхны гар хөл болсон гэдэг нь бол энэ засгийн газрын болон улсын их хурлын гаргаж байгаа шийдвэр өнөөдрийг хүртэл энэ 30 жилийн хугацаанд болж байгаа үйл явдлыг тод харуулж байна. Тэгэхээр таны Германд мөнгө байхгүй байгаа, ирээдүйд хуримтлал үүсэхгүй байгаа. Олон жил зовж өдөрч олсон өмч хөрөнгөө банкудад мөнгө хүүлэгчнээс алдаж байна гэдэг бол энэ Монгол улсад өнөөдөр боодын нийгэм одоо амь бүхтээ оршин тогтнож энэ боодын нийгмийг халахын төлөө Монгол хүн бүр одоо идэвхтэй байж тэмцэх ёстой гэдгийг уриалж байна. Тэгээд улсын хөлийг хараацгаая гэж уриалж байна. Яг зөв. За ийм байна тэд. Нууцны цэцэм яач ч үст. За одоо ирж. 5 удаа болсон шүү. Тэгээ. За тэгээ манайха би ингээд талбай дээр ингээд өөрөө ингээд ирсэн ингээд байж гэн тэгээд та бүхэндээ бас та бүхэнд уриалхад ингээд ирээд бас гар хөдлийн хоолцгийг зураад ингээд нэгдэрэй гэдэг би та бүхнээс хүсэж байна. Залуучууд хамгийн гол нь залуучууд маань ингээд ирээд нэгдээсэй байдаг гэдгийг би та бүхнээс уриалж байна.